Сайн байцгаана уу? Намайг Эх хотел Солон гэдэг. Би Дорн таймны сэргэлэн сумын хөгжлийн цэцэрлэгт багшийн туслахаар 9 дахь жилийн ажиллаж байгаа залуу багш байна. Багш бидний ажил бол өглөөний ургах навнаас ахуулаад өдрийн бүрийг залгах хүртэл үргэлжилдэг. Бяцхан хүүхдүүддээ ухтан аваад эрүүл мэндэд нь анхаарах үүднээс тогтмол гарыг нь угаалгаж, мөн ариутгаж оруулаад ажил эхэлдэг. Хүн бүрт эрүүл амьдрах гэхээс илүү зөв дадал суртал илүү их хэрэгтэй гэсэн өрөөндөө усаар ундаар сая төвийг төгчүүлэн тогтмол ус уух дадлыг хүүхдүүддээ хэвшүүлэн ажиллаж байна. Мөн түүнчлэн хүүхдийн хэл яриа зурах хөгжих чадварыг дэмжиж ажилладаг. Миний би залуу багш учраас эцэг эхтэйгээ хамтран харилцан туслалцаж ангийн захин хаягаар тухайн цаг үеийн онцлог тохирсон мэдээллийг угаалдаг. Танай хамт олонны хувьд олон жил тасралтгүй ажиллаж туршлагатай багш олон байдаг учраас тэд нараасаа үлгэр дуурайлал аван өнөөдрийг хүртэл ажилдаа шинтэн суралцаж хичээнгүйлэн ажиллаж байна. Үлгэр бүлгийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас амьдралд ойр байнгын хэрэглээний зөв дадал сургалтыг эзэмшүүлэхэд тул хичээнгүйлэн ажиллагаа. Үүний нэг жишээ дурдвал олон төрлийн гутрыг хэрхэн зөв үүдэх талаар өөрөө хэрэглэтгүүн бэлтгэж зааж зөвлөж байна. Миний хувьд багшлах хугацаанд 2 дахь жилдээ бэлтгэл бүлэгт ажиллаж байна. Бэлтгэл бүлэг нь бусад бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй бие даасан байдаг болохоор бүрэн анхаарал байхаас илүүтэйгээр багшийн дэмжлэгтэйгээр ихэнх үйл ажиллагааг нь явуулдаг. Иймдээс манай хүүхдүүд бие даан өдрийн жижүүр хийхээс эхэлдэг. Бяцхан хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллаж байгаа багшийн туслахуудаа амжилт хүсье.